Тувсангийн болд сангийн нэрэмжт тэмцээн 3 өдөр болж өндөрлөө. За энэ тэмцээн нийт 10 багийн одоо 140 орчим тамирчид оролцсон. За тэмцээн нэмэгт 40, нэмэгт 50 насны ангиллаар тойргийн журмаар явж дөнгөө гаргалаа. За яг энэ цаг мөчид дэлхийн хүн төрөлхтнийг ив нэгдлэр, ив санаагаар нэгдүүлж байдаг өвлийн олимп одоо Итали улсад амжилттай зохион байгуулагдж байгаа энэ мөчид манай аавын сангийн нэрэмжит найрамдлын дархан шайбтай хоккейн 10 дахь удаагийн тэмцээн амжилттай та бүгдийн дэмжлэгтэйгээр та бүгдийн оролцоотойгоор бид бүгд хамтдаа амжилттай зохион байгуулж чадлаа. Ингээд энэ уралдаанд энэ 3 өдөр ирч хүч, ир зориг авхаал самбаага өрсөлдүүлж 10 багийн 140 гаруй тамирчид оролцож мөн энэ тэмцээнийг бид бүхэнтэй манай сантай хамтран зүрх сэтгэлээрээ 10 дахь удаага амжилттай зохион байгуулж байгаа бүх хүмүүст гэр бүлийнхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Тамирчны ялалт хямдхан олдоогүй та бидний төлөв алдаагүй тамирчны ялалт хямдхан олдоогүй Ярвалтрын шуханы чамайг дөрүүлсэн ардынхаа нандин сэтгэл мөнхрөөрэй та бидний төлөв алдаагүй тамирчны ялалт хямдхан олдоогүй 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 алдар нэртэйгэн өргөж алдаг сайхан нүдэндээ баярын улимстай зогсон та бидний төлөв алдаагүй тамирчны ялалт хямдхан олдоогүй та бидний төлөв алдаагүй тамирчны ялалт хямдхан бронзогийн амталтанд баярлалаа. Манай тоглолтыг манай тэмцээний сайхан чимэж өгсөн мэрэгэн дасгал зөвлөгчтэй баярлалаа. Энэ тэмцээнд бас амжилтсан хоёгаадаа бас баярлалаа. одон аавын баярлалаа. За бронзогийн хамталтанд баярлалаа. Бүгдөө хапичтоо. алдаагүй Ярвалтрын шуханы чамайг дөрүүлсэн ардынхаа
Нандин сэтгэл мөнхрөөд Тавны тгөлийг алдаагүй Тамирчны ялгч Янхан алдаагүй Тавны тгөлийг алдаагүй Тамирчны ялгч алдаагүй Тавны тгөлийг алдаагүй Тамирчны ялгч Янхан алдаагүй Aldağın, 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 aldağın,